За сайн байцгаана уу бүгдээрээ. Хамгийн сүүлд Аргентинийг Кафашати хотоос аяллаа өндөрлүүлсэн билээ. За яг энэ хотоос үргэлжлүүлэн Аргентины Салта болон Хөхүй мужуудаар аялсан аяллаа та бүгдээ хүргэж байна. За Кафашати суурьнд байх хугацаанд дугуугаар Аргентин улсаар аялж байгаа Марк найз хүн Аргентин найзуудтай болсон байгаа. Бид нар хамтдаа маш сайхан дурсамжийг бүтээлээ. Bye. Бид Аргентины Салта мужид байрлах La Granata del Diablo буюу чөтгөрийн хоолой гэдэг алдартай байгалийн тогтож бүхий үзэсгэлэнт газрыг үзэхээр болсон юм аа. Yeah, you can say hi. Hi. Let's go. За энэхүү газар нь Салта муж Кафашати суурьнгаас хойш үндэсний 68 дугаар зам дагуух Valle de las Conchas хэмээх байгалийн үзэсгэлэнтэй ханан хавцлуудын дуур 70 км явсаар очно. Vivir así no lo recomiendo y así que así yo sigo insistiendo. Vivir sin ti es morir queriendo. Cuando tú te vas. Cuando tú te vas. Cuando tú te vas. Cantar para ti es clavarme espinas. Si ese dolor se te contamina, será mi voz que ya desafina. Cantar para ti es mi droga ruina. Vivir sin ti es clavarme espina. L'amour là m'apaise à peine. Je reviendrai jamais. Partout je vois ton sourire. Je reviendrai jamais. Je dois exaucer mes rêves. Je reviendrai jamais. Je chante ma peine et j'oublie que je reviendrai jamais. Souviens-toi de nous. Malgré le lave, j'ai mis de la distance. De la distance. Ce sont les larmes. Incredible. За бид зорьсон газараа удалгүй ирсэн бөгөөд Аргентин найз маань биднэрт орчуулга хийж энэхүү газар нутгийн талаар тайлбарлаж өгч байсан юм аа. Чөтгөрийн хоолой нь мянган жилийн нар салхи усны илэгдлийн дүнд үүссэн их зөндөр хан бүхий хонгол цаашлаад чөтгөрийн хоолойг их орон зай бүхий хөндийгөөс бүрднэ. За хавцлын өндөр нь ойролцоогоор 40-оос 50 м байсан. За дотог шалхах тусам байгалийн хүч чадлыг мэдрэх мэдрэмжийг авч байлаа. Энэ бүгд гайхамшигтай биш гэж юу? Бурхан минь. Аргентинд Салта гэдэг муж ямар гоё үзэсгэлэнтэй байгальтай юм бэ?
За яста юу гэж хэлэхээ үнэхээр хэлж мэдэхгүй байна. Маш үзэсгэлэнтэй байгаль явж байна. Тэгэхээр Аргентин улс үнэхээр гайхамшигтай юм аа. За та нартаа дундуур нь жижигхэн зар мэдээ хүргэчээ. Хэрвээ та нар маань санаж байгаа бол Аргентин улсын Буэнос Айресд амьдардаг Минжуур ах маань Монгол Аргентины соёлын гүүр төрийн бус байгууллагаараа дамжуулаад Аргентин улс болон Өмнөд Америкт хэвд аялал зохион байгуулж байгаа юм байлээ. За үүнд болохоор Аргентины Ушуая, Патагониа болон Игуазу хүрхрээ, за мөн Перу улсын Мачу Пичу, Уругвай улсаар тойрон аялах зохион байгуулж байгаа юм байлээ. Хэрв та бүгд сонирхож байвал Монгол Аргентин соёлын гүүр төрийн бус байгууллага доорх WhatsApp болон имэйлээр холбогдоод тодорхой мэдээллийг авч болно шүү. Vivir sin ti es salir corriendo a por tu sombra la que yo me invento. ¿Será que a ti te importa un pimiento? Vivir sin ti como un casamiento. Non, ce n'est pas qu'une question d'amour, tu le sais très bien. Je ferai tout pour te mettre à l'abri, tout ira bien. Je veux plus retourner dans le piège, non plus jamais. Donne-moi juste une lueur d'espoir. Moi j'ai fait de mon mieux pour te faciliter la vie. À toi de faire ton choix. L'amour là m'apaise à peine. Je reviendrai jamais. Partout je vois ton sourire. Je reviendrai jamais. Je dois exaucer mes rêves. Je reviendrai jamais. Je chante ma peine et j'oublie que je reviendrai jamais. Cuando tú te vas, vivir sin ti es mi desedrina. Me pone más que la que revienta por la letrina. Vivir sin ti es clavarme espinas. Cuando tú te vas, Je reviendrai jamais. Partout je vois ton sourire. Je reviendrai jamais. Je dois exaucer mes rêves. Je reviendrai jamais. Je chante ma peine et j'oublie que je reviendrai jamais. Souviens-toi de nous. Malgré le lave, j'ai mis de la distance. De la distance. Il faut que les larmes coulent. Malgré le lave, j'ai mis de la distance. De la distance. L'amour là m'apaise à peine. Je reviendrai jamais. Partout je vois ton sourire. Je reviendrai jamais. Je dois exaucer mes rêves. Je reviendrai jamais. Je chante ma peine et j'oublie que je reviendrai jamais. cuando tú te vas, je reviendrai jamais. Partout je vois ton sourire. Je reviendrai jamais. Je dois exaucer mes rêves. Je reviendrai jamais. Je chante ma peine et j'oublie. Have a good trip, my friend. Safety travel. Bye. За дахиад нэг найзаа үдээд явууллаа. За одоо би ачаа бараага бүгдийг нэмэхлээ зэгцэлчлээ. Одоо замдаа гарнаа. Кафашете хотоос Аргентины хойтлын бүс болох Хүхүй Залтагийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх аялал өнөөдрөөс эхлээд явж байна. Тэгээд ер нь бол цаашдаа хамгийн багадаа 3000-аас 5000 метрийн өндөр уулсаар явах юм байна. За тэгээд хамгийн ихний зогсоол бол Качи хэмээх одоо яг хойно харагдаж байгаа жижиг суурингаар дамжих юм байна. За тэгээд яг одооноос эхлээд бол нөхцөл байдал бүх зүйлс өөрчлөгдөж эхэлж байна. Асмал замгүй болж эхэлж байна. Маш их хэлстэй байд юм байна. Тэгээд цаашдаа яг ямар газраар явах нь вэ? tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Huelen a limpio por Alameda, huelen a limpio ropa plancha, huelen a limpio tinta en el pelo, diente blanco pa' que lo vean cuando pasea, huelen a limpio calavera, huelen a guerra, huele a cagao. Tirando la colilla por la barandilla.
tirando la colilla por la barandilla. Y corren y van a... Замын хажуугаар унаа өгчлөө шүү. Hola. За энэ хүмүүс туслах юм шиг байна. Хөөе. За хаач гайгүй газардлаа. Гэхдээ амар өстэй байна. Үүний дугуй ч нөгөө засамлын дугуй болохоор айгүй шарамж байна. За одоо тэгээ яваад байж та өөр яах. Tirando la colilla por la barandilla. Huelen a limpio ovejas y panteras, viejas fieras, perfumes y banderas. Huelen a limpio calavera, huelen a guerra, huele a cagao. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Huelen a limpio por la alameda, huelen a limpio ropa planchar, huelen a limpio tinta en el pelo, diente blanco pa' que lo vean. За Ангусто гэдэг газар байна. Сонин тогтцтой газар байна. Бүгдээрээ энэ байгалийн үзмжийг жоохон дээрээс хараад үзье. За манайхаа харах ч байгаа зүйлдээ бэлдээрээ. Acá que no está ahí, pero ahí se ve el cielo nomás, que se ve ahí. Hola. Hola, ¿cómo estás? Bien. За одоо энэ газараас Качи гэдэг суурин маань 100 гаруй километрийн 100 км-ийн зайтай байна. За тэгэхээр нэлээ явуулж тарах нь дээ. Huelen a limpio por la alameda, huelen a limpio ropa planchar, huelen a limpio tinta en el pelo, diente blanco. This small village, there is not motorcycle service. Mechanic, not mechanic. Mechanic, you have. Today is Monday, but there's no here the mechanic. He called the car. His name is Silvio, but he's not here in Seclentas now. Okay. He's not here. He's not here now. Okay. Also, you must go to Cachi. Yes, I don't have choice. Yes. Okay. You don't have choice. Thank you very much. No. Агахгүй 2 дахь онхолтлоо. Гүчгэр дугуй ерөөсөө болохгүй энэ зам дээр. Өрүүл дэлийсэн, баларсан, шал дэлий өрүүлтэй болсон. Гачи гэж тосгон маань эндээс
сайхан 5 км байх шиг байна. Энд очичоор янсуулдаг багтай. Шаал хазгаалцсан. За тэг удаа явсаар гал качад очих юм байна да. За өнөөдөр 120 км газар явсаар байгаад Качи хотод ирсэн байж байна. За миний аяллаа туршид таарч байсан хамгийн хүнд хэцүү замуудын нэг байлаа. За тэгээд 2 удаа мотоциклаасаа хонхолтлоо. Азар хурд багтаа явж байсан учраас харьцангуй гайгүй байлаа. За ямар ч гэсэн тэгээ Качи хотод ирсэн байна. Маргааш өглөө бүгдээрээ Качи хоттой явж танилцах болно. Que lo vea cuando pasea, huelen a limpio calavera, huelen a guerra, huele a cagao. Tirando la colilla por la barandilla. 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 За Вирача гэдэг энэ хостелд нэг хонхоор боллоо. За тэгээд энд надтай ажиллах аялж байгаа, Аргентинаар аялж байгаа олон аялагч нар байна. Тэгээ уулзаад амжлаа. Замын тусламж зөвлөмж авлаа. Миний мотоциклыг хараад маань хэд хөхүйг бол арай өөр замаар аялахыг зөвлөж байна. Хөхүй хүртэл аялахыг. За тэгээд аялж байгаа замынхаа сонголтон дээр бас жоохон анхаарах хэрэгтэй юм шиг байна. Хостелдээ сайхан тохиноод авлаа. Ямар ч лээсэн усласан дараад тамир тэнхээс илбээд авлаа. Тэгээд Качи хотын талаар жоохон судалгаа хийж үзлээ. За тэгээд ер нь бол энэ хот маань далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт байрладаг хот юм байна. Тэгээ 1673 оноос энэхүү хот маань ер нь үүссэн их эртний хот юм байна. Тэгээд үндсэндээ бол энэ хотод Диагута гэдэг нутгийн уугуул иргэд амьдардаг юм байна. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм байлээ. Би одоо л ойлгож байна. Энэ Андын нурууг дагсан маш олон нутгийн уугуул иргэд байд юм байна. Би бол одоо зөвхөн Мапучи болон Инка гэдэг үндэстнэр би нутгийн уугуул иргэдийг ойлгож ирсэн, төсөөлж ирсэн бол маш олон төрлийн ийм нутгийн уугуул жижиг ястнууд амьдардаг байсан юм байна. Качи гэдэг хотын маань утга нь болохоор Диагути гэдэг энэ нутгийн уугуул иргэдийн хэлэнд болохоор Как гэдгийг нь болохоор чулуу гэж орчуулд юм байна. За чи гэдэг нь болохоор нам гүм гэсэн утгаснаа илэрхийлдэг юм байна. За энэ хоёр маань нийлэхлээрээ тэгээд нам гүм одоо юм чулуулаг хөндий гэсэн утгаснаа илэрхийлдэг юм байна. Нам гүм. За жаал явлаа. Одоо бүх юм хааж ах шиг байна. Энэ бол ерөнхийдөө манай хостел байгаа. Цэвэрх юм аа бас. Одоо миний унтлахын цаг боллоо. Эднэрийгээ дагаад өдөр унтдаг болсон. Манай хостелд галзуух байдгүй юм байна. Юм олж идий гэж бодоод гараад ирлээ. Тэгээд бас үчийн Качи хоттой бүгдээрээ танилцъя.
Цагдаа нь ийм амар амгалаа. За энд гудамжны хоол зарж байна. За өчшийн кача бол үнэхээр сонирхолтой юм байна. Энэ панадонууд төрөл төрлөөрөө байна. За тэгсэн чинь ламаны махтаа бас байд юм байна. За энэ бол нутгийн иргэд иддэг хамгийн энгийн хоол энэ панада гэдэг хоол байна. Манай яг хошуур шиг эзлэх юм багаз. За ийм нэг халуун улаан соусаар даруулж иддэг юм байлээ. Бүхрийн махтай. За би нэлээд бодох, шийдвэрлэх цаг үе дээр ирсэн байгаа маа гэж ойлголоо. Юу вэ гэхээр би хойд Аргентины газар нутгаас Хүхүй гэдэг за тэр тусмаа энэ Андын өндөрлөг бүс нутгаар явъя гэсэн зорилготой хүсэл мөрөөдөл тээж явсаар ирсэн. За яг тэр цаг мөчтөө тулчаад байж гэн. Тэгээд яг цаашдаа үргэлжлэх зам маань бол амаргүй байх юм байна. Хамгийн наад жишээгээр аваад үзэх юм бол за миний мотоцикл уулархаг энэ бүс нутагт явж чадах уу? Хоёрдугаарт за замаа судалж эхэлж гин. Гуравдугаарт тэгээд бензин колонкоос ахуулаад энэ төлсний асуудлууд их байд юм байна. Тийм учраас нэлээд сайн бодож эртэлгүйгээр шийдвэр гаргах хэрэгтэй болчоод байгаа юм аа. За тэгээд надад хоёр сонголт байгаа юм. Качи хотоос зам маань ер нь хоёр тишээ салж байгаа. Нэг нь болохоор Хүхүү рүү салж гин. Нөгөөх нь Залта хот руу салж байгаа ийм хоёр чиглэл байгаа. Тэгээд Залта руу явхад бол харьцангуй хялбар. За би Хүхүйг үзэх юм бол 400 гаруй км-ийн урт аялал байна. За тэгээд угаасаа л анханасаа энийг хийж гарсан. За тэгээд бид нарыг маш адал явдалтай урт зам хүлээж гин. Бүгдээрээ хийгээл үзье. За Качи одоо хөдлөө. Дараагийн цэгтээ уулзъя бүгдээрээ. Il est 10 heures et les enfants jouent dans la cour sur les gravats de notre amour. Ravaillac, tu es venu sur un air de corrida. L'aventure c'est l'aventure, cinéma c'est le cinéma. Tom a rencontré Lola sous un petit bouquet de lilas. Tom et Lola, la 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 la. Tom et Lola, la 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 la. Tom et Lola, la 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 la. Le chanteur à la peau dure, lourd comme un cheval mort. L'aventure c'est l'aventure, cinéma c'est le cinéma. Tom a embrassé Lola à la porte des lilas. Tom et Lola, la 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 la. Tom et Lola, la 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 la. Tom et Lola, la 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 la. Petit trou du poinçonneur, petit tour et puis s'en va. Tom et Lola c'est fini, depuis que Tom est parti. Sur le vélo à Lola, devant la mairie des lilas. Tom et Lola, la 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 la. Petit bouquet de lilas. Tom et Lola, la 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 la. Ravaillac, tu es venu sur un air de corrida. L'aventure c'est l'aventure. Ай.
За тэгээд жоохон амс хийж гад нэг дайрандаа одоо нэг нэлээ өндөр том нурууг давах юм байна. Hola. ¿Todo bien? Bien. Mucha agua. Sí. Chiquita moto, sí. Jujuy. Sí. Yo soy. $50. 150. Sí. Chiquito, mucho chiquito. Sí, bien. Yo soy Cis, hola. Yo 6 meses Argentina. 6 meses Argentina, Buenos Aires, Bahía Blanca, Puerto Madrid, Ushuaia, El Chaltén, Bariloche, Mendoza. Acá, Salta. Sí. Барагддгүй дээ. Би чинь тэр доор ч тест баргалж даваан дээр гарчлаа да ухааны бодол хэлсэн чи юу вэ? Хаа байсан болоогүй юм биш үү? Гэхдээ гоё байна. За энэ айлын ахуй амьдралтай танилцаад явж байна. Энд гуруулахна амьдард юм байна. За энэ хүн бол ээж нь 2 хүүхдтэйгээ энд амьдардаг. За тэгээ ямар нэгэн тог цахилгаан байхгүй. Ингээд тусгаарлагдаад амьдард юм байна. За энд бол зэрний дуутай аялагч энд амраад хоноод маргааш өглөө оролцох тусам руу явах юм байна. Уусыг хараарай манайх. Ийм л газар хүн амьдард юм байна шүү дээ энэ нутгийн хүмүүс. За энэ болохоор түлш. Энийг хартаа хөөрхөн амтныг. За ингээд ламад хижээдэг. Нөгөө ламанууд маань хичээстэй явсан бол л доо.
За тэгээд энд нэг жоохон сүвнээр зарж байна. 8,000 pesos. See 8,000 peso. Lama, see 8,000. More chiquito. Eso es pulseras. Oh, sí. ¿Este cuánto cuesta? 3.500. 3.500. Sí, bien. Ajá. Tiene más pequeños. Ahí más pequeños. Ajá. Este, ¿cuánto cuesta este? Ese está 20 y después hay otro de 15. 20. Están 20. Esos son de 15.000. Ese es 15. Sí, esos son de 15.000. Ay, este? 15.000. За манайхаа ийм гоё дурсгалын юм авлаа. Ийм хөөрхөн амтныг бод энэ надаас хоол гордод байна. Яах вэ? Өчмөр юм байхгүй юм баг та. За энэ ахгүй амьдрал үнэхээр сони юм аа. Чао. Гоё байна. Галзуу мэдрэмж. За өнөөдрийн бүх зүйлс маш гэнтийн байлаа. Би 4895 м өндөр оргил дээгүүр давна гэж бодоогүй. Тэгээд төсөөснөөс маш хүнд зам байлаа. Оргил дээр гарч ирэх мөч бол үгээр хэлхийн аргагүй сайхан мэдрэмжийг авлаа. Маш олон хүн яг энэ газар өөрөө ялан дээсэн мэдрэмжийг авсан гэж итгэж байна. Үнэхээр энэ хүртэл ирсэн аялагч нэр нэг бүр өөрсдийн гэсэн зам түүхийг бүтээж ирсэн баг. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla.
limpio por la alameda, huelen a limpio ropa plancha, huelen a limpio tinta en el pelo, diente blanco pa' que lo vean cuando pasean, huelen a limpio calavera, huelen a guerra, huele a cagao. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Y corren y van al estanco, comprarse una vela, un helado, una cruz. Huelen a limpio, gente fina, mar de orina, anuncios de luz. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. За, өглөөний мэнд. За, Аргентины хойд бүс нутаг Сан Антони де Лобрес гэдэг хотоос гараад Хүхүй мужи руу явж байна. Ердөө 60 км газар үлдсэн байна. За, Хүхүй мужи маань ерөнхийдөө Аргентины хамгийн хойдлын хэсэгт байрладаг Боли улстай хэлэлт юм байна. За тэгээ миний хамгийн ихний очих байгалийн үзэсгэлэнтэй газар бол Салина Грандес буюу Давст талбай гэдэг цав цагаан ландшафттай гоё газар байгаа. Тэр одоо та нар санаж байгаа бол Ботсванагийн Маккади фансыг санаж байгаа бол тэрнтэй төстэй тийм газар байгаа. За ердөө 60 км үлдсэн байна. За бас оффроуд замаар явах юм байна. Хөөрхөн залхинууд. Нөгөө алдарт гэрийн тэжээвэр лама Икуни Пакос гэдэг нь баг шиг байна. Хойн шиг үлдчихин да. Юуг нь гайхсан? Их ноостой юм аа. За энэ бол Аргентины хамгийн хойдлын бүс нутаг. Далайн түвшнээс хамгийн бага тал 3000 м өндөр гэж бодож байна. За Боли улстай хэлэлдэг ийм газар нутагт явж байна. Гайгүй юм байна.
За манайха энэ бол Salina Grandes. Аргентины хамгийн хойдлын хэсэгт байрладаг давст нуурын үлдэгдэл хаашаач харсан цав цагаан өнгөйс гайхалтай. За Salinas Grande гэдэг нь давст хөндийг орчуулагдсан юм байлээ. За ястаа хаа сайгуул давс байна. Тэгээд миний одоо энэ хувцас гар бүх зүйл давс болсон байх жишээтэй. За хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ газрыг хүмүүс төдийлөн мэддэггүй юм байлээ. Өшөөнигээд Боливд байдаг бас ийм ижил төстэй давстай ийм нуурыг хүмүүс зорж очтой юм байлээ. За тэгээд би сүүлийн яг 5 хоног энэ газарт ирэхийн тулд ямар замыг туулсныг та нар маань харсан байх. За станы хүслээ биелүүлж санаа амарлаа. Өмнө нь болохоор Macadéca de Fans дугуйтайгаа жин гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Ганц тэрийгээ бол биелүүлж чадаагүй ч гэсэн машинтай очиж чадсан. За энэ удаа бол яг өөрийн биеэрээ мотоциклтэй Salinas Grande ирлээ. Oi, Ana. La colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Y corren y van al estanco. Comprarse una vela, un helado, una cruz. Huelen a limpio, gente fina, mar de orina, anuncios de luz. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. За энэ нөхрийг өөрөөр нь гаргах ямар ч боломжгүй юм байна. Улам суугдаад суух юм байна. Нилээн хүч шаардсан юм шиг байна. Яг уу. Бүгсээ нааш нь шивдээ жоох хатуу газар доо хөлмөр юм. Иш хатуу биш. Кури. Ура. Одоо урдаас нь
хурдан суугаад байгаа юм. Зоох юм байна да. Нэлээ юм болсон юм байна. За. Татгалаараа хөрсөндөө шигтээд хөл маань шигтээд.
Гарцсан шүү. Оо. Oh, no, 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 no. No, 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 no. Яах гээд байна? За хадл явдалгүй аялал гэж ч одоо юу бах. Гэхдээ л хаширлсангүй. Хашир байсангүй л дээ. Ямарсан гаргаад авсаа. Huelen a limpio por la alameda, huelen a limpio ropa planchada, huelen a limpio tinta en el pelo, diente blanco pa' que lo vean cuando pasean, huelen a limpio calavera, huelen a guerra, huele a cagao, tirando la colilla por la barandilla, tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Tirando la colilla por la barandilla. Hola. ¿Esto soy? Ah, sí, sí, sí. Нэрта давсараа барьсан сууцнууд. Би түрүү хараадсан давс олборлоод ирнэ гэсэн чи үгүй юм байна. Блок юм байна. Ха. За давсан сууцнууд энд байд юм биш манайхаа. Motoquero chegar, anta chuva cair. Motoquero entregar, e fugir no ar, e parado, e parado. Avenida marginal, motoboy na pista jogando destino, calor assassino e veloz. Em cada curva um amortecedor, a vida no retrovisor, não fica parado, formiga na ação. Minha moto é um avião, São Paulo afogado, tráfico danado, fluxo quebrado. Minha moto é um avião. Motoquero chegar, anta chuva cair. Motoquero entregar, e fugir no ar, e parado. Asfalto molhado, duro danado, pelo ardilado, joelho ralado. Minha moto é um avião, surfando milho cão, quebra-mole vai para o céu, para-choque vai para o chão. Então, motoquero chegar, anta chuva cair. Motoquero entregar, e fugir no ar, e parado. Tanta gente na parada, tanta gente acidentada. Motoboy caiu no chão, caiu na fumaça, caiu, levantou o joelho que dói. Quebrado o farol, tanta adrenalina, cheiro gasolina. Sucata voadora, minha moto é um avião. Quebra-mole vai pra o céu. Эй манайхаа. За би Аргентины Салта хотод ирсэн байна. За тэгээд та нартай нэгэн мэдээлэл дамжуулах гэсэн юм аа. Ерөнхийдөө бол би Өмнөд Америкт ирээд 8 сарын
нүүрийг үзчихье. За энэ хугацааны 6 сард нь Аргентин болон Чили улсаар аялсан байна. Тэгээд Аргентин улсаар бараг бүтэн тойрч явах шиг байна. За ерөнхийдөө бол тэгээд яг аяллаа дуусгах цаг хугацаа маань ирсэн болтой. За мэдээж олон учир шалтгаанууд байгаа. Эндээс хамгийн их тулгамдж байгаа зүйл бол мэдээж санхүү мөнгөний асуудалд ороод эхэлсэн байна. За миний аялал бол урт хугацааны аялал байсан. Одоо бараг жил 8 сар орчим аялж явах шиг байна. Тэгээд аяллахаа төгсгөлийг бол Аргентин улсаар хийнэ гэж бодоагүй. Мэдээж Өмнөд Америктээр бүтэн аялна гэсэн зорилготой орж ирсэн ч гэсэн нөхцөл байдал бүх зүйлс одоо тохироо бүрдэхгүй байна. За тэгээд мэдээж энэ хүргээд аяллаа зогсоохыг хүсэхгүй байна. Аяллахаа төгсгөлийг бол Перу улсаар хийхийг маш их хүсэж байна. За тэр дотроо Мачу Пичуг үзхийг бол маш их хүсэж байгаа. Тэгээд үнэхээр боломж олцоо бол том муу байгаа учраас хэрвээ та нар маань миний саналыг дэмжиж байвал надад тусалцаа дэмжлэгээ үзүүлээч гэж хүсэж байна. За миний төлөвлөгөө бол энэ Салта хотоос автобусаар Перу улс руу явах төлөвлөгөөтэй байгаа. Замдаа бол мэдээж Чилийн Атакама цөлийг үзнэ. За тэгээ Мачу Пичу руу автобусаар зорчоод тэндээсээ ерөнхийдөө буцаад ирэхэд нэг хамгийн ихтэй нэг $1000 төсөв зардал гарах болов гэж бодож байна. За тэгээ хэрвээ та нар маань миний саналыг дэмжиж байвал надад өөрсдийнхөө боломж бололцоогоороо 1000 дахгүй 500 дахгүй дэмжлэг тусалцаагаа үзүүлээч гэж хүсэлт тавьж байна. За тэгээд юу болох нөө бүгдээрээ харж хэрвээ та нар дэмжвэл би Перу улс руу явж чадхаар болох нэ.